Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Дамжны цогтоотор нарын 9 гишүүнээс 2025 оны 1-р сарын 23-ны өдөр Улсын их хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хилцүүлгийг Улсын их хурал 2025 оны 6-р сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хилцэж эцсийн хилцүүлэг бэлтгүүлгээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хорооны 2025 оны 6-р сарын 25-ны өдрийн уралдаанаар хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хилцүүлгийг явуулсан бөгөөд хуралдааны үеэр Улсын хурлын гишүүн Хишиг Тэмбэрлийн Тэмүжин Пүрвжавын сайн зурагнаар хуулийн төслийн эцсийн хилцүүлэг бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан болно. Монгол Улсын их хурлын чуулганы уралдаанаар хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-ын 1 дэх заалтад заасныг баримтлан гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу ажлын хэсэг хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 5 санал, найруулгын 3 санал мөн Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-ын 3 дахь заалтыг баримтлан анхны хилцүүлгээр дэмжигдсэн боловч гүйцээн боловсруулах чиглэл авсан нэг зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж байнгын хорооны хуралдаанаар санал хураалгасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Нэгдсэн уралдааны анхны хилцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дис дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хилцүүлэгт бэлтгэсэн төсөл болон байнгын хорооны танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хилцүүлэг бэлтгэсэн талаарх хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.